өөрийнхөө цэргээр өөрийнхөө эзэлсэн газраа хаан эзэн суугаа захирлахад хэн бойл гэх юм бэ? Эл хаан юу гэсэн үг вэ гэж байгаа. Инх амгаланд хаан тус гэсэн үг. Инх тайванч хаан тус гэсэн үг. Нөгөө түүхч толгой зэрэг элийн голоор одоо нутгалсан хаан гэдэг юм. Ууган хүү зүчин, хорейсм хатан, хан султан хатнаас төрсөн бэрхчэр хоёр гэж хоёр хүү төрсөн. Тэр нийл нэгэн бэрхэл багхгүй юу? Бэрх Пап лам руу элч явуулсан. 1262 оны 4-р сарын 14. Бид Тэнгэрийн хүчин тулгуурлан дэлхийг эргшээж шудраг ёсыг тогтоохоор зорж байна. Бидний дайсан бол Тэнгэрийн хуулийг эсэргүүцэгчд бөгөөд тэднийг дарж шудраг нийгмийг байгуулахыг зорж байна. Христийн шашинт нь та бүхэн бидний талд орж Тэнгэрийн хуульд захирагдвал ив найрамдлаар харилцаж хамтран мөр зэрэгцэн амьдрах болно. Харин эсэргүүцэгч нар бол та нарыг ч бас Тэнгэрийн цэрлэл хүлээх болно. Минь пап гэдэг хамтрая гэсэн загтал нь цаашдаа эвсэл болё. Гэхдээ надад эвсэл болоод надад захирагдаад яваа гэсэн үг болно гэсэн. Хүлээгүй бол. Мөр зэрэгцээд хоёлаа найзлаад явъя гээг бахна шүү дээ. Мөр зэрэгцээд ив найрамдлаа гэхдээ би ч юмаа захирна гэсэн.